сайхан болоо эхэлж байна. Энэ удаагийн зочин маань нийслэлийн иргэдийн хэрэглэгчийн сонгуулийн чиглэлтэй дүүргийн 20 дугаар тойрогт иргэний зориг ногоон намаас нэр дэвшиж буй. Тэгээд Бат цэцэг оролцож байна. Өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Юуны өмнө тойргийн үзэгчдэд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй зарим хүмүүс бас мэдгүй байж болох юм л да. Баярлалаа. Энэ телевиз намайг ойролцуулсан явдалд тэгээд ийм тойргийнхоо одоо нэр дэвшиж байгаа хүний хувьд өөрийгөө танилцуулсан авшаан тохиолдсон явдалд их талархаж байна. Миний нэр Тогтхын Батцэг. Би 53 настай. Тэгээд нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургуулийн тооны ангид төгсөөд одоо Германд төгсөөд Германд одоо нэг Мартин Лютерийн нэрмжтэх сургуулийг төгссөн. Математик эдийн засгийн мэргэжилтэй. Одоо хэлний хувьд бол одоо герман, англи, орос хэлтэй, 2 охинтой. Одоо хийдэг ажил маань гэхэд бол би сургуулаа төгсөж ирээд үнэ стандартын улсын хооронд ажиллаж байсан. Ингээд дараа нь улсын төлөвлөгөөний комиссийн харьяа тооцоолох төвд мэргэжилтнээр 12 гаруй жил ажиллаад за ингээд зах зээлтэй болгосон. Зах зээлтэй залгасан цагаас эхлээд бол гол төлөв одоо миний өмнө бол гэр бүлэд хижих дээрээс нь улс орноо хөгжүүлэх ийм зорилт тулгарсан. Энэ зах зээлийн шилжилтийн үед одоо ямар нэг хэмжээгээр одоо залбаатай одоо өдөр явах хэрэгтэй юм байна гэдгийг маш ойлгоод олон улсын төслүүдээр ажилласан. Энэ нь учир шалтгаан гэхээр хилтэй байсан. За ингээд олон улсын төслүүдээр ажиллаад явж байхдаа хажуунд энэ гол нь бол арай гайгүй өндөр цалинтай байсан учраас гэр бүлэд хижээхэд бол төхөн үзүүлсэн. Тэгээд нөгөө хажуугаар нь бол үр хожтой сайхан нийгэм үлдээхийн төлөө эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллага, либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, хүн эдгээрээс улбалаад эдсийн клубт нэвтэртэй ажиллаж агаад Монголд хадгалан зээлэн гэж анхны Монголын хадгалан зээлийн оршиг үүсгэн байгуулсан. За тэгээд энэ Монголд гэдэг хадгалан зээлийн оршиг бол бас гайхамшигтай. Яагаад гэвэл 15 эмэгтэй, нийт 16 эмэгтэй үүсгэн байгуулсан Монголын анхны хадгалан зээлийн оршигны хөдөлгөөнийг эмэгтэйчүүд нийлж үүсгэн байгуулад тэгээд энэ бас сонирхолтой л да. Надад нөгөө нийгмийн идэвхтэй ийм эмэгтэйчүүд идэвчж явж байгаад энэ юм байгуулсан. Тэгээд өнөөдөр одоо энэний олд амжилт бол гайхамшигтай шүү дээ. Яагаад гэвэл 700 мянган төгрөгөөр дөрмийн сантай байгуулсан мөтрөө одоо бол 8 тэрбумын активтэй ийм 1500 гишүүнтэй ийм оршоолоо хөгжсөн. За энээсээ цаашаа улбалаад зөвхөн одоо нэг оршоо биш Монголынхаа бүх хадгалан зээлийн оршиг хөгжүүлье гэд Монголын хадгалан зээлийн оршуудын холбооны гүйц захирлаар 2 жил 9 сар ажилласан. За энэ хооронд бол мөн одоо олон улсын сургалтуудыг нийт хадгалан зээлийн оршинд хэрэгжүүлэх гүйцэтгэх захирлын тэргүүлэгчдийн санхүүгийн боловсролын за нөгөө бүтээгдэхүүн хадгалан зээлийн оршиж өөрөө нэг бас нэг санхүүгийн байгууллага шүү дээ. Тэрний бүтээгдэхүүн үйлчлэгээ сайжруулах олон улсын ийм сургалтын материалуудыг нэвтрүүлэх чиглэлээр ажилласан. За тэгээд өвшөө улам идэвхтэй одоо ажлын энэ ер нь нийгмийн одоо энэ үйл ажиллагаа одоо нийгэмдээ хурж үйлчлэх үйл ажиллагааг энэ хөгжлийн туршлагаа улам өндөр түвшинд гаргаж хүмүүст үр дүнтэй хийлгэе гэж бодоод иргэний зориг гаргаад дээрэс нь одоо хүний төлөө байгаль дээлтэй энэ намынхаа үйл ажиллагаа дэмжиж ер нь нэг нэрээ төвшүүлээд зориглоод ингэ хаад үзцээ. За бас өвшөө өөр салбар нь юу гэхээр бас олон улсын төслүүдээр ажилласан гэсэн шүү дээ. Тэрний нэг нийгмийн чанартай бас хийжсэн юм бол эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эрхийг хэрэгжүүлэх хэрэгжилтийг дэмжих төслүүд нөхцөл үндэсний байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны төслүүдээр ажиллаж байсан. За ингээ богино хугацааны ажлууд нь болохоор нийт хийжсэн төсөл дээр гендрийн одоо баримжаатай судалгаа хэр хийсэн байна. Эсвэл одоо энэ Монгол орны гендрийн байдал ямар байна? Энэ бол 96-аас 2000 оны судалгаа хийжсэн. Мөн дээрэс нь одоо нэгдсэн үндэсний байгууллагаар эмэгтэйчүүдийг устгах одоо нөгөө ялгуурлан гадуурх хэлбэрийг устгах бүх хэлбэрийг одоо устгах тийм конвенцийн хэрэгжилтийг дэмжих тийм төсөл дээр бол хүний эрхийн үндэсний комисс дээр ажиллаж байсан. За ингээд ажиллаа явж байхдаа бол би олон төвшин дээр одоо үндэсний олон улсын янз бүрийн төвшин дээр эмэгтэйчүүдийн эрхийг дэмжсэн юм ажил хийж байхдаа юу гэж бодож байсан бэ гэхээр гендер гэдэг бол нийгмийн харилцааны тэгш байдал юм аа. Тэгэхээр нийгмийн эрх цайлцаа тэгш байдлыг хөгжүүлэх гэж байгаа учраас энэ гендертэй холбоотой асуудлыг бас эрчүүд ярьдаг байвал зүгээр юм.
100 тонны нэг хийдэг эмэгтэйчүүд дандаа яриад байвал сонирн биш. Ер нь тэгээ бас өөр бас нэг салбар руу ажил хийгээд ингээ хадгалан зээлийн хоршоодоо хөгжүүлэх чиглэлээр бас нэг хэсэг гендерсээ завсарласан. Гэхдээ бас энээсээ салж чадахгүй. Яасан гэхээр нөгөө нэг хөвшүүл ойлголтыг эвдэх гэж маш их ярьдаг байхгүй. Стереотипинг гэдэг. Тэгээд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр эмэгтэйчүүд нөгөө нэг юм уламжлалт сэтгэлгээтэй өөртөө дэмжихгүй байдаг ч юм уу, өөртөө юмны ард үлдчихдэг ч юм уу тий. Тэр нь ямар юм дээр дандаа илэрдэг гэхээр гэр бүлийн харилцаанд ч гэсэн хурж яадаг, дандаа туслах үүрэг үүсгдэг, хөдөлмөрийн харилцаанд ч гэсэн шийдвэр гаргах юмд оролцохгүй дандаа ард нь үлддэг. За дээрэс нь улс төр шийдвэр гаргах, одоо оновчтой том шийдвэр гаргах юмд өөрөөгөө оролцохгүй. За яах вэ би гээл ингээл эмэгтэй хүн гэл хурдаг. Энэ бүх юмнуудыг ингэж эвдэх өөрийгөө одоо хүнтэй адилхан нэг юусандаа эмэгтэйчүүдийн тэгшэрхийг тунхалцсан шүү дээ. Тэг тунхлаад одоо ингээд хүний эрхийг тунхлаад ингээд 50 60 жил болчихоо явж хахад бид нар яасан гэвэл нөгөө бичигдээгүй хуулийн захирагтаад эмэгтэйчүүд өөрийгөө доор тавиа яваад идэг. Энэ бол нэг хэвшмэл сэтгэлгээ. Мянган жил эрчүүдийн ноёрхолд байсан. Тэрний эсрэг тийм ном бас орчилсан байна шүү дээ. Тэгээд энэ бас гайхамшигтай. Тэгээд ингэж идэвхтэй яваад идэг монголчуудынхаа эмэгтэйчүүдийн бүгдийг идэвхтэй байлгах гэсэн гэж бас их боддог. Тэгээд эдийн засгийн хүн учраас дээрэс нь хотынхаа амьдралыг хараад толон толгомцсон асуудлууд байгааг хараад ер нь бол би хотынхаа энэ толгомцсон хүнд байгаа юмуд руу одоо орж ажиллах цаг нь болсон гэж бодоод нийслэлийн чимгэлтэй дүүргийн 20 дугаар тойрог гэдэг маань бол нийлийн гэр хороол ихтэй дүүргэлтэй хэлцгэлтэй тэгэхээр чухам яагаад энэ тойрогт нэрээ дэвшүүлэх болов ямар чимгэлтэй дүүрэгт маань яг ямар асуудал тулгамдж байгаа шийдэх болцоо юм юу байгаа вэ? Би бол ерөнхийдөө бол яг нийслэлийн одоо манай хуучнаар ярил бол хотын депутат болох гэж байгаа юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр би бол яг чимгэлтэй дүүргийн эсвэл гэр хорооллын гэдэг юм ингээд яг нэг юм нөгөө нэг амлсан тиймнүүдийг ярмааргүй байна. Гэхдээ би юу хэлхийг хүсэж байна гэхээр манай ерөнхий зориг ногоон намын мөрийн хөтөлбөр байгаа. Тэр хөтөлбөр дээр яаж тусгасан байна вэ гэхээр хувь хүний амьдрал. Ерөөсөө сайхан амьдрал гэсэн тийм хөтөлбөр байгаа. Амьдрал гэсэн хөтөлбөр. Тэн дээр хувь хүний хөгжил, өөрх гэрийн одоо амьдрал, хотын амьдрал, орон нутгийн амьдрал, улс орны амьдрал гэдэг ийм 5 түвшнэр ингээд маш сайхан задлаад бас тусгай хөтөлбөрөтэй хөгжлийн бэрхшээлтэй, хөгжлийн тэмүүлэлтэй иргэдийн асуудал ч гэдэг юм уу ингээд бүх юмуд ингээд задлаад ингээд нөгөө тулгамдж байгаа асуудлуудаар гоё тийм дэвшүүлсэн санаануудыг бичсэн байгаа л да. Тэгээд энэ хөтөлбөрийн хүрээнд бол би одоо манай гэр хорооллын хүмүүсийн амьдрал маш их сайхан дээшилж болно. Ингээд дээшлэх тэр боломжуудыг одоо ярихад бол одоо усны асуудал байна, унтын усны асуудал байна, тэр соёлын газар байна, цэцэрлэг яйсал байна. Маш их олон тулгымцсан асуудлууд байгаа. Газар, тэр ус тэр бүх асуудлуудыг бүгдийг одоо зохицуулаар нь биччихсэн тийм асуудлууд байгаа. Тэрийг одоо хэрэгжүүлэхийн төлөө одоо хотын депутат болж ин гэж хуучнаад бидний ярьдгаар нөгөө нийслэлийн депутат болох учраас бүхэл асуудлуудад зохицуулаар орж ажиллана. Тэр тусмаа хэрвээ би чимгэлтэй дүүргээсээ сонгоход бол онцгойлон тэр дүүрүүдээр байгаа тулгамдж байгаа асуудлуудаа илүү одоо танилцж тэр ойр амьдралтанд тулгамдж байгаа асуудлуудаар нь илүү анхаарал тавьж ажиллана гэдгийг өөрөө маш сайн ойлгож байна. Ер нь улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудалд ер нь энэ жилээс төлхөө анхаарлаа хандуулж эхэллээ шүү дээ. Тэгэхээр нийслэлийн удирдлага одоо энэ нийслэлийн хэмжээнд эмэгтэйчүүдийн оролцоо их байснаар ямар үр дүн гарна гэж үзэж байгаа бол би бас нэг эмэгтэй нэр дэвшиж бас нэг дэмждэг бас надад бол өөр намыг одоо тэр эмэгтэй гэдэг гэж ингэж юм намуудын хоорондын өрсөлдөөн сонирн биштэй жишээлбэл би оюун гэрлийг одоо их дэмждэг арчилсан намын тэр эмэгтэй бол нөгөө эмэгтэйчүүд ингэ суугаад олон намын эмэгтэйчүүд суугаад ингэ ярьж хахад гоё ярьж ирсэн л та. За тэр яриан дээр надад таалагдсан юм юу гэхээр одоо нэг айл гэр дотор тийм ээ эмэгтэй хүн чинь өөрөө гэрийнхээ сангийн сайд, ерөнхий сайд шүү дээ тийм ээ. Тэгэхээр айл гэр дотор 10,000 төгрөг байхад юу нөрхийн эмэгтэй хүн тэр гэр оныхаа амьдралд хэрэгтэй хамгийн түрүү юмыг хийж чадна да гэсэн тийм санаа хэлж байсан. Тэрнтэй нэг санааг би хэлчихье. Яагад бол одоо хотын
төсвийг хуваарлах тийм ээ. Энтэй холбоотой асуудлуудыг ярихад бол яг эмэгтэйчүүдийн нийт хүн амын чинь 50-аас илүү хувийн эмэгтэйчүүд байгаа тийм ээ. Тэгвэл яг тэр эмэгтэйчүүдэд тулгамдж байгаа асуудлуудыг эмэгтэйчүүд шийдэн шүү дээ. Тэгээд эмэгтэйчүүд бол цаашаа нөгөө тэр гэр бүлээ өөрөө аваа явдаг учраас тэгээд би тэр асуудлыг мөн айгуу таахан зөв шийднэ л гэж бодож байна. Иргэний зориг ногоон нам бол мэдээж ногоон үзэл баримтлалыг өмнөө дэвшүүлдэг, ногоон бодлого, ногоон эдийн засгийг дэвшүүлдэг. Тэгэхээр яг чиглэлтэй дүүрэгт ч юм уу одоо байгаль орчин, экологийн асуудал мэдээж гэр хороолт бол ялангуяа хөрсний бохирдол гэх мэт олон асуудал байгаа. Энэ тал дээр мөрийн хөтөлбөрийн гол онцлог яг зорилго юунд чиглэж байгаа бол за мөрийн хөтөлбөр дээр бол маш гол чухал санаа юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь бичил бизнесийг хөгжүүлэх хороодыг байгуулнаа. Одоо өрхийн одоо амьдралыг дэвшлүүлэх янз бүрийн тийм бичил бизнесийн жижиг дунд бизнесийн дэмжих томд хөрөмжөнд оруулж ирэх зээлийн цангаар хангах бизнесийн үйл ажиллагааг дэмжих маш олон үйл ажиллагааг гаргаж ирнэ, дэвшүүлнэ, хошоо хөгжүүлнэ гэдэг ингээд олон юмуд ингээд хэлсэн байгаа. Тэгэхээр би юу гэж энийг бош өвшөд задлж ярьж болох вэ гэхээр ер нь хамтран ажиллах үйл ажиллагааг аягүй хөгжүүлнэ манайх. Тэр хороодыг байгуулна байна уу? Хамт олныг байгуулах байна уу? Нөхөрлөл байна уу? Хоршоо байна уу? Ямар нэг хэлбэрээр албан ба албан бус хэлбэрээр хүмүүсийн хоорондоо нэгдэх ийм үйл ажиллагаанд оруулаад тэгээд ингээд өөрсдийнхээ амьдралыг дээшлүүлэх идэвхтэйгээр жижиг бизнесийг, бичил бизнесийг хөгжүүлэх, зээл аваад хөгжүүлэх, хөшөө дээрээс нь зүгээр одоо чинь санаа хэлээ л дээ тийм ээ, зүгээр санаа жишээ 0.7 гаага 40 айл нийлүүлээ гэж үзье тийм үү. Тэгвэл тэр чинь хэд талбай чинь ерөөсө 400, 600 хэдэн зуун хүний орон сууц барих байшин. Тэр шийдлийг бол гайхамшигтайгаар хотын захиргаа одоо шийдэж болно шүү дээ. Нэг ёсондоо зээлийн олгоод газрын барьцаалж агаад тэр том байшинг нь бариад ерөөсөө энэ хот ч нэ шүү дээ. Яг ингээ хэсэгчлээ жоохон газар болгон дээр нь байшинг нийтлэн газар шиг болгоно гэдэг маш их зардалтай. Маш хэцүү. Тэгэхээр яг хөхөр тэр 40 айл нийлээ газар нийлүүлээд нөгөө том 400 айлаа барьлаа. Тийм үү? Тэнд нь ногдол ашиг хүртдэг. Нэг ёсондоо 40 айлын цаана 300 айл нь үлдэн шүү дээ. Тэр байрын түрээсэлдэг юм уу, зарддаг юм уу? Тэндээсээ ашигын ногдол ашиг нь хүртдэг. Тийм механизмыг амархан нэвтрүүлчих болно шүү дээ. Тэрийг тийм шийдвэрийг гаргахын төлөө тийм ухаантай шийдвэр гаргаад хүмүүсийн амьдралыг одоо зөвхөн ингээд хоёр нарны хооронд ажилладаг шүү дээ тийм биш. Нөгөө хүмүүс чинь ногдол ашиг хүртдэг тийм ээ. Нэг юм бүтээн байгуулалтанд оролцсон, юмныхаа эзэд нь болцсон ийм амьдралтай болгохын төлөө ийм санаа дэвшүүлж чаддаг ийм хүмүүс манай намд явж байна. Тэгэхээр зонголтой зөв хийгээрэй гэж би уриалмаар байна л да. Одоо ер нь иргэдийн нэгдэж одоо нийлж ингэж таны ярьсан шиг нэгдэж нийлээд хамтрал хоршоо байгуулж байгаа байдал чиглэлтэй дөрөвт жишээлбэл айл зэрэг байт юм болоо идэвхтэй байдгүй сул байдгүйс. Би одоо яг энэ дээр судалгаа явуулж байна. Яг үнэн нэр дээр бол их олон хоршоо байдаг л та. Одоо нийт манай Монголын нийт хоршоод чинь баг талаас илүү өнүүд Улаанбаатар хотод төлөрсөн байдаг шүү дээ. Хөдөө орон нутгууд одоо хөдөө аж ахуй хоршоод гэдэг нэлээд олон байгаа. Хадгалан зээлийн хоршоо бол нэлээд олон шүү дээ. Тэгээд 71 байна уу да. Хадгалан зээлийн хоршоо. Тэгээд тэднэр чинь санхүүгийн одоо мэдлэгийг дээшлүүлээд санхүүгийн боловсролоо дээшлүүлээд зөвхөн одоо манайхан ингэж яриад байдаг байхгүй юу? За зээл аваад бизнес хинтэл гэж яриад байдаг байхгүй юу? Тэгтэл яг үнээр дээр маш жоохон мөнгийг тогтмол хадгалаад байхад олон жилийн дараа санаанд оронгүй их мөнгө олдно шүү дээ. Гэх мэтлэнгийн ийм олон юмнуудыг боловсролын дээшлүүлэх тийм ээ. Иргэдийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн мэдлэгийн дээшлүүлэх. Санхүүгийн боловсрол гэдэг бол нэг юмсандаа юм л да. Одоо санхүүгийн бичиг үсэг тайлбарлах гэдэг. За яг бидний нөгөө нэг ярьдгаар орлогоо зарлагаалт нэг бүртгэдэг юмыг л хүмүүс санхүүгийн тайлан санхүүгийн боловсрол гэж яриад байгаа. Гэтэл яг санхүүгийн боловсролтой хүн чинь их тусгай жоохон боловсрол эзэмших хэрэгтэй шүү. Тэгээ тэр нь яг гоор байрны мөнгө төлдөг шиг хадгаламжаа хийдэг л байхгүй. Тогтмол нэг мөнгийг байнга хийдэг. Тэгээ тэр мөнгө нь хүнийг санаанд оронгүй олон жилийн дараа жоохон мөнгө тэр мөнгөнд болгодог. Тийм ерөөсөө би хүнд бол яаж таалах барих уу гэдгийг зааж өгье.
Яаж одоо чи баян болох вэ? Тэр өвдөн болох уу гэдгийг зааж өгье. Тэр юмны одоо хийлэгдэх механизм эргэцэн орчныг бий болгоё гэж байгаа. Тэрнээс биш майнд халах өгдөг гэдэг юм тогтолцоог манай нам дэмжихгүй байгаа. Ер нь энэ талаар маш олон хүн эртнээс л нөгөө загсыг нөхөш загас арих аргын зааж өгөө, талх барих аргын зааж өгөөд ярьдаг мөртлөө төдийлөн хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байна. Тийм. Гэхдээ өнөөдөр энийг бол би баталгаатайгаар хэлж чадахгүй. Би одоо өөрөө гэж хэлж чадна. Яагаад тэгэхээр би тийм том хоршоо хөгжүүлсэн туршлагатай. Тэр нь гар бие оролцсон. Дээрээс нь би олон хадгалан зэлийн оршинд хүрж ажилласан. Дээрээс нь би гендерийн судалгаа хийгээд эмэгтэйчүүдийг зоригжуулаад эмэгтэйчүүдэд дэмждэг байгаарай. Яагаад гэвэл эмэгтэйчүүдийн эрхэм сэтгэлгээ эмэгтэй хүнээр өдөртөхгүй. Эмэгтэй хүнд эмээ гэж боддог. Гэтэл тийм биш ээ. Нарийн нөгөө нэг арга барилын нэгдэл гэдэг шүү дээ тий. Тэрэнд чинь бас эмэгтэй хүн хэрэгтэй. Яг нөгөө тусгай баталгаа биш шүү дээ тий. Тэн дотор чинь заавал нэг нарийн юм хийдэг эмэгтэй явж идэг үстэй тий. Тэрнтэй адилхан эмэгтэйчүүдэн тухайлаа заавал хэрэгтэй л байхгүй. Тэгжээч нөгөө нэг нийгэмд нөгөө нэг юу бий болно. Ив нэгдэл одоо уян хатан зохицолтой тий. Тэр бий болно л доо. Тэгэхээр би их маш их хэрэгтэй гэж бодож байгаа эмэгтэйчүүдэн тухайлаа. Яагаад гэвэл тэр эмэгтэй хүн өөрөө проблемтайгаа, өөрөө тулгамж байгаа асуудалтайгаа, өөрөө шийдэлтэйгээ энд орж ирж штэ. Тэгтэл тэрнээс нь хүндий байдаг хүмүүс юм шийдэд яваад харах хүчгүй яваад байсан. Жишээлбэл эмэгтэй гишүүд за сонин сонсож магадгүй эмэгтэйчүүдийн ямар нэг асуудлыг шийдэхгүй л нийлээд бүлэг болоод хурлаа хаягаар явдаг тийм жишээдүүд одоо олон улсын нам биш. Одоо бол бид нар ингэж ярьж байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд нийлээд бүлэг байгуулна гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээ яг эмэгтэйчүүдтэй тулгамдсан асуудалтай тэр асуудлыг одоо төсвөдөр шийдэж өгөхгүй бол за тэр төрөх газрыг чинь тэр цэцэрлэгийг чинь байгуулж өгөхгүй бол тэгвэл бид нар бойкотлно. Бидний Монголын хүүхдүүдэд цэцэрлэг хэрэгтэй байна. Ийм бүлэг гач ирэх гэдэг шүү дээ. Ийм зорилт тавьчаад байна. Намын эмэгтэйчүүд биднийхээ эсрэг биеийнхээ эсрэг эсэргүүцэхгүй, бойкотлохгүй. Дээрээс нь эмэгтэйчүүдийн одоо тэр улс төрийн оролцооны талаар судалгаа явуулсан байна л да. Тэгсэн чинь эмэгтэйчүүдийг одоо ингээд өмнө нь бол нэг дэмждэггүй хуримсгал байна л да. Гэтэл одоо бол энэ нэмэгдсэн биш. Эмэгтэйчүүдийг дэмжинэ гэсэн зөв шууд дэмжинэ гэсэн хувьд өндөр болсон. Тэгэхээр би бол нийгэмд бас дуу хоолой гаргаж чадах, зөв шийдвэр гаргаж чадах эмэгтэйчүүд гарч ирэх гэж байна. Энэ бол бас сайн цагийн эрхийн дохио. Яагаад бол бид нар өөрснөө асуудлаа шийдэх гэж байна шүү дээ. Тийм ээ. Эндээ дуу хоолой оруулах гэж байна. Дуу хоолойнд болох гэж байна шүү дээ. Тэгэхээр нэг үе чухал байх гэж байна. Олон улсад ер нь хамтарч ер нь зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүү намууд улс төр барьж байгаа улс төр одоо тэр улсын хурлд ч эсвэл нийслэлийн иргэдийн хэрэглэгчтэй хуралд орсон нам эвслүүд хамтраад улс орныг хөгжүүлж байгаа жишээ хэрэг тийм бол манад бол таараа гүждэг үнэт байгаа шүү дээ. Тийм манайхан ч одоо нэг хувь хүнийхээ хөгжил талаас их ганцаарчлсан тоглолт хийдэг. Мэдлэг сайтай, бичиг үсэг сайн тайлагдсан, боловсрол сайтай, хүн өөрөө авах чадвар сайтай тийм хүмүүсээр толгосон. Энэ Монголдгүй нүүдлийн соёлын өршөлттэй холбоотой юм шиг байна. Тэрийг өөр би бахархдаг юм. Монгол хүмүүсийн хийн чадвар дээр. Гэхдээ нөгөө нэг алангой ихийн нөгөө нэг нийлсэн ингээд сум аяг хүчтэй болдог гэдэг шиг нэгдэх цаг ирсэн. Тэгээ нэгдэхтэй бол Монгол улсаа хөгжүүлэхин төлөө гэр хороолоо хөгжүүлэхин төлөө, дүүрэг орчноо хөгжүүлэхин төлөө ногоон байгальтай одоо охирцсон орчинд амьдрахгүй, үр хачаа муухай тийм хортой, хөрсөнд бохирдсон. Тэгээ ногоон байгаль харагдахгүй. Би одоо өөр газар очиод зөндөө хол ногоон модтой орчныг хараад харамсаад байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг хөгжүүлмээр байна. Тэгээд би өөр улс оронд нөгөө хөгжсөн хамтарсан жишээнүүдийг ингээд ярихад бол манайхан бүгдээр боловсрол сайтай ч бүгдээрээ мэдчихлээ авахтай зүгээр нэг жишээ хэлчихэд л Европууд нэгдээд одоо энэ том зах зээлээ хамгаалах гээд тэгээд одоо яаж юм нэхэр Европ банктай болцсон, Евротой болцсон, Европын парламенттай болцсон. Европын парламентын доор маш олон тэр фракцуудад дагаад том бүлүүлүүдэд дагаад маш том төсөв Европ парламентаас аваад тэгээд маш том байгууллагууд хөгжсөн байна л да. Би сая намынхаа даалгавраар юм Брюсселд Европын төвд очиж Европын парламентыг үзээд ирсэн. Тэгээд үнэхээр бид нэр сая тэр Азийн орнуудын тэр том улс төрийн намууд арчилсан намуудын лидерүүд манлайлагч нар бас тэнд очсон. Тэгээд хинд ингээ хурал дээр ингээд яаж хаад Азийн орны тэр одоо тэр ASEAN тэр Азийн либерал демократууд бол юу ирж хайж
судалж байгаа гэхээр Аз орнуудын нэгдэл юу хийж чадах вэ? Нийтэд энэ Европын холбоо шиг яад нэгдэж болох вэ? Тэгэхээр Европын холбооны сайн муу тал дээр сургамжаас нь сурах гад явж байна л да. Тэгэхээр манай энэ сүлжээнд бол манай 94 ногоно мэлцсэн бас ингээд тэр судалгаанд нь хамрагдаад Монголын улсын хүмүүсийн хүнийх нь эрхчлөө нь ямар байдгийг энэ арчлалын хөгжил нь ямар байдгийг ингээд явж байгаа. Дайжгүй бас сүүлийн үед гишүүнээр хэлсээд үйл ажиллагаа маш их одоо өргөжих цар хүрээ боломжтой болсон. Тэгээд манай оюун даргал явах хэрэгтэй хурал байсан юм бэ лээ. Үнээр ихэд олон их хурлын гишүүд оролцсон тийм том өргөн хүрээнд тийм том хурал байсан. Оюун гишүүн маань даанч одоо маш чухал ажил энд байсан учраас даалгавар өгөөд намайг явуулсан юм шиг байна. Тэгээд энэ ажилд яваад ирсэн. Явж ирснээ бас өөр нөлөө дагавар нь бол юу хачиж байгаа гэхээр маш их боломж байна хөгжих, хамтарч ажиллах төвшин дээр тийм ээ хамтан ажиллагаа хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Бид нар баг болоод албан ба албан бусаар хошоо нэ нөө нөхрөл нь нэ хороо нэ нөө нөгөө үүрхэн нэ нөө үрхийн холбоо нэ нөө тий юу энэ төр найз нөхдөй холбоо нэ юу вэ тэрүүгээр нийлээд амьдралаа дэвшүүлж болно. Тэрийг яаж дэвшүүлэх вэ? Тэр яг тэр бичлэг бизнесийн орчныг яаж хөгжүүлэх вэ? Тэд нар юу хийх гэж хүсэж байна те? Яг тэрэнд нь тохирсон тийм тусламжийг үзүүлэх, дэмжлэг үзүүлэх тэр төвүүдийг байгуулаад тэр хороог нь байгуулаад манай намаас хөтөлбөртэй тусгацсан байна л да. Тэгээ эрх зүйн орчныг бий болгоё. Тэр зээлийн сангийг бий болгоё. Хөнгөлтэй зээлийн үгүй. Тэр байшин орон сууцны барьж үгүй. Байгаль дээлтэйгээр одоо байгаль дээлтэй гэхээр ногоон байгалыг хөгжүүлсэн байдлаар ингээ бүгдийг хийгээд байгээд айгу тийм өргөн хүрээтэй маш том тийм хөтөлбөр гаргацсан байна. За манай өнөөдрийн ярилцах танхим болов өнөөдрч ингээ тандаас сонгуульд удахгүй болох сонгуульд амжилт хүсье. За би ингээд нөгөө намынхаа даалгавраар жоохон сонгуулийн ажилд орой оролцож байгаа. Гэхдээ оройхон гарсан гэсэн ширүүхэнд арайд намынхаа ажилд идэвхтэй сонгуулийн кампанид идэвхтэй хийн. Тэгэхээр намайг дэмжээрэй. За баярлалаа. Амжилт хүсье. За